Энэ өгөөмөрсөн хойно бидний ихсэн цэг энэ. Ингэж гараад нийлж байгаа. Одоо энэ дунд хоёр хашаа одоо хоосоо. Одоо харагддаг. Тэрийг судалж үзэж байгаад гадар чөлөөлөхөөр чөлөөлөө замаа ингэж хийгээд тэр дунд нь жагаа дарга нийслэж чөлөөлчүүд ирэх жил нэг тогтчод хийгээд иргэдийн гоё алхах талбай башингийн дундх юм таад болгоод хийчихье гэж л бас бодоод байгаа. За яг энэ хоёр байрныг олоод тэр хашаалцсан харагдаж байгаа. Тий. Одоо бол энийг ямар ч барилга барих үндэс байхгүй шүү дээ. Хоёр газар эзэмшиж байгаа. Гаргаж өгөөд үлдсэн талбай дээр нь бид нар бүрс тогтчод хийчих. Иргэжээ тогтчод хийгээд тодорхой байрлалд одоо энэ авч бас машины зогсоолын хүрэлцээ таарах учраас тэрийг нь бас нэг хараад зогсолтлоо ногоон байгууламжтай гэдэг. За энэ харагдаж байгаа ингээд ийшээ хоёр хашаа байл. Тэгээд түрүүний тэр өгөөмрийн зам руу ингээд гарчиж байгаа. Яг ахын дээр бол арт талаас. Ахын дээр энэ хэсэг дээр бас жагаа дарахтайгаа дүүрхэн төлөөлөгч нартай яаж ирэх жил нийслээс газрын чөлөөлөөд хоёр байралтай нас ногоон байгууламж хийчихээ тогтцолттой.